өндөр сувагт автоморил би бол хөтлөгч Инхбат. Аадар анир нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарыг хөтлөгч Цэнгэл Баяр бидэнд бэлтгэн хүргэнэ. Нэвтрүүлэг та бүхэн YouTube-ийн од өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столын од өндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг хүнсэн нэм, эмн хүнс байвал цохилтой цахиур төмөр компани Зисто нэм болон Голомт Капитал үнэт цаасны компанид бэлтгэж байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За тэгэхээр өнөөдөр бүгдээ хамтдаа Деважингаас дорн зүгт гэсэн дугаараа хамтдаа сонсноо. Тэгэхээр хамтдаа нэг дүр зургийг төсөөлье. За нэг юм тод өнгийн цамцыг ингэр задгаа өмсөөд хөгжинсэн өмднийхөө халаасанд гараа хийж ялэмгүй бүхтийж зогсох нэг залуу. Честерфилдийн жур уруулынхаа буланд цуугаад тань руу жаахан тийм доктор байдлаар нүдээжийг хаалгаад харж байна гэд төсөөлье. За энэ дүр зургийг үе үе эргэтэй жүжигчид ер нь одоо болтол дуурайан гаргасаар л байгаа. Энэ одоо хит байсаар л байгаа. Тэгээ зүгээр наад захын жишээ дурдах юм бол Роберт Редфорд, Брэд Питт, Колин Фаррелл зэрэг алдартнуудын нэрс одоо энэ хүнийг дуурайд гарна ч юм уу цоор холноо. Тэгээд эдгээр одтыг даган дуурайлгасан ирхэн бол Холливуудын бүрэн хэмжээний 3хан кинонд одоо тоглож байсан Джеймс Дин. Тэгээ Джеймс Дин юу л та ер нь жүжигчдийг ингээд харахаар тэр жүжигчснээс хойш гэдэг одоо юунууд их явдгийн. Жишээлбэл Daniel Day-Lewis ч юм уу. За бас хин бэ штэ. Залмаас эцгээ марчдаг ба штэ. Ямар тэнийг Marilyn Brando-аас өмнөх хойш гэж одоо бас ангилдаг байхгүй юу. James Dean болохоор яг өөрийнхөө гадаад төрх. За тэгээд тэр харц гэж хэллээ штэ тий. Энэ бүгдээр яг Холливуудын жүжигчдийн эрэгтэй жүжигчдийн дунд ийм хувьсгал хийсэн хүн юм. Энэ жүжигчнээс өмнө бол сайхан залуу Холливуд яваад тэгэхээр тийм хостелтой ч юм уу тийм албаны хувцасалдаг байсан бол жоохон настай витар ч энэ харагддаг байсан. Тийм. Джеймс Дин гарч ирэхдээ бүр ингээд тис өөр бүр цоо шин юм имижийг гаргаж ирсэн байхгүй. Тэрүүгээр Холливудад маш алдартай байлдаг. За ингээд 24 наслсан харамслаа тийм энэ залуу яагаад өнөөдрийг хүртэл бидэнд дурсагдсаар байгааг өнөөдрийн нэвтрүүлгээр ярих юм аа. За Джеймс Байрондын 1931 оны 2 дугаар сарын 8-нд Америк нэгдсэн улсын Индиана мужийн Марион хотод мэндэлжсэн. За аав Уинтон Дин шүдний техникч мэрэгжилд суралцаад тэгээд ээж Милдред нь болохоор ер нь гэр эзэгтэй гэрээ ажил амжуулаад байждаг ийм гэр бүл байсан. Тэгэд хосууд яг энэ анх хүүхэд олсноо мэдээд бол мэдснээсээ хойш гэрлэх шийдвэр гаргаж хамтдаа амьдарч эхэлж байсан. Тэгээд ер нь яг жирэмсэн болоход аав нь бол энэ хосуудын хувьд бол төлөвлөсөн хүүхэд нь байгаагүй, хүсүүлээс нь хүүхэд нь байгаагүй гэж ярьдаг. Тэгэд ээж нь яруу найрагт дуртай байсан болохоор хайртай найрагч Байрныхоо нэрийг хүүдээ өгч байсан. Тэгээд төрсөн даруйд нь бол ээж нь хүүхэдтэй тасаад маш хайртай болоод хүүхэдтэй маш их анхаарлыг ер нь ээж нь л халамж анхаарал тавьдаг байсан. Аав нь бол Джеймсийг жаахан багт нь ер нь бараг тэрч үзээгүй. Ийм маш хүүтэн хүндий хүн байсан. Тэгээ хүүгээ төрсний дараа тэд нар одоо маш олон удаа ийш тийш нүүдэг байсан. Амьдрал нь жоохон тогтургүй. Тэгээ тэр Fairmount хотод хэсэгтээ тийм мал аж ахуй эрхэлж фермтэй тэгж амьдардаг байсан. Тэгээ энэ хугацаанд бол хүүгийнхаа тийм сайхан авьяастай, гайхалтай авьяастай онцгой хүүхэд гэдгийг бол аав нь бол бүр анзаардагчгүй. Ээж нь бол миний хүү авьяастай байна гэдгийг гадарлаад байсан. Тэгээд нэг ээжийнх нь найз нэг жүжигчин мэрэгчлэр сурж исэн юм уу нэг тийм эмэгтэй байсан. Тэгээ тэр эмэгтэйд авчиж хүүдээ тийм янз бүрийн хичээл заалгадаг, дугуйлан сургалтанд явуулдаг, тэр хүнээс их зөвлөгөө авдаг, ээж нь хүүгээ хатлах явдаг байсан. За тэр одоо бүр хийл хөгжмийг хүртэл тэр найзаараа заалгаж исэн гэж аахгүй Джеймс Динд. Тэгээ эдгээр 7 хоногийн дотор тийм одоо нэг тавшуур бүжиг гэдэг шүү дээ тий. Тэрийг ингээд 5 настайдаа Джеймс сураад тэгээ бүр тоглолтод ороод тэрэнд айгу амжилттай оролцож байсан. Тэгэхээр миний хүү бол юмыг хурдан сурдаг юм байна гэдгийг ээж нь анзаарсан байгаа байхгүй юу. За тэгээ удалгүй аав нь юм Калифорни мужид айгу өндөр цалинтай тийм шүдний эмнэлэгт ажиллахаар болоод тэгээд гэр бүлэрээ Санта Моника хотыг зорьсон. Тэгээд дөнгөж 7 нас хүрч байгаа энэ үед Джеймс Дин бол. Тэгээ энэ үед нь ээж нь хотоод нь юу нь мэддэхгүй гэж гэдсэн базарж хотоод нэг өвддөг байсан. Тэгээд одоо энэ явсаар ээж нь бүр юм турж ицээд нүднээс гараад бүр хэцүү болчдөг штэ тий. Ямар өвчтөг ингээд сайн оншилж чадахгүй яваал байсан. Тэгээ эндээс нэг 2 жилийн дараа 9 настай байхад нь ээж нь савны орт тавдар байсан байж таарад өөрөө бол ерөөсө 29 наснда ээж нь нас орчихсон. Ганц асарч исэн хүн шүү дээ тий. Анхаарал тавьдаг байсан. Бол одоо ерөөсө анзаарч таахгүй. Тэгээ энэ байдал ээжийн өнгөрсний дараа ч гэсэн ер нь илэрсэн.
Тэгээ угаасаа л хүүтэйгээ тийм дотн байдгүй байсан болохоор аав нь тэр нэг хуучин амьдарч байсан Фермонт руугаа өөрийнхөө ихчид өсгүүлэхээр явуулчихж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө хайртай ээжигээ алдсан. Тэгээ аавдаа ерөнхийдөө ингээ гологдсон хүү аавынхаа тэр ихч хүргээ ах хоёртойгоо амьдардаг. Тэгээд ээжээ ааваа гэж тэр хүмүүсээ дуудаж ингэж өссөн байгаа. За тэр хүмүүс нь бол хайр халамжаар дутаагаагүй. Аавын бодвол харин ч сайн хүмүүс байсан. Тэгээ ах эгч хоёрындоо байхдаа бол нэг юм яг тэр үедээ бол нэг тийм радио дэлгэрэл хүмүүс юм сонсдог болоод иржсэн тэр үед ээжигээ санаад радио сонсохороо ядаж ээжигээ санах маань арай дээр гайг болдог байсан гэж бас өөрөө ярьдаг байсан юм билэ. Тэгээ ангийнх нь бас маш их гоочилдог. Овц сунар юу гэдгийг өөртөө ихтгэлгүйч байгаад гэдэг юм тэр байдлаас нь болоо гоочилдог. Бүр удаа маш их гоочилж ингэж нийлж бүлээддэг байсан. Тэгээд нэг удаа бүр тэсвэр алдаад ангийнхныхаа дунд бүр ингээм маш их эмоц гаргаад ээжигээ санаж ийн гэдгээ би ээжтэй хайртай санаж ийн хэцүү байна гэдгээ ингээ хашгирч орилж хэлээ. Тэр ингээ бүх хүүхдүүд одоо нөгөө бүр тэр хүүхдийг доромжилж исэн та харамсдал тэгж хэлсэн. Тэр цагаас хойш юус дахиж тэгж хүүхдүүдэд гоочлуулаагүй юм байлээ. Тэгэхээр одоо тийм их эмоцыг гаргаж өөрийгөө илэрхийлсэн байгаа юм. Тийм байна. Хүүхэд ер нь ингээд дээрлэхүүлээд байхдаа ямар нэг үйлдэл гаргадаг л да. Гэж ойрлж харалдаг ямар нэгэн болдог. Тэгэх тусам хүүхдүүд бүлээдээ дээрлэхэлт нь ихсдэг байхгүй. Уган тийш тэгээ уйлахаа тий ингэндээ уган. Гэтэл тэдний сэтгэлд ортол нь орилсон байх нь. Ингээд ерөөсөө дахиж бүлээдүүлээгүй. Ингээд өөрийнхөө бас асуудлыг бас шийдэж чадсан байгаа юм. За тэгээд энэ одоо энд яригдах энэ сүмийн тухай лам дээр очиж байгаа тухай яриа нэвтрүүлгийн төгсгөлд дахиад яригдана. Нэг сүмд очиод нэг ламтай танилцсан байгаа юм. Тэгээ хүн чинь нөгөө 24 хүн насалсан болохоор хүний амьдрал чих сони юм биш. Энэ хүн чинь амь дахун насны дээрс 3 хон кино тоглосон байгаад байдаг. За тэгээ нэг лам дээр очисон байгаа. Тэгээ тэр лам болохоор одоо тэр үедээ мөнгө төгрөг тэр машины уралдаан тэгээ тэр бухын тулаан мулаа үзэхэд айгу үнэтэй байдаг. Тэгээ ийм айлд амьдарч байгаа хүүхэд тэрийг үзэж явах ямар ч боломжгүй шүү дээ. Тэгэхэд энэ лам Джеймс Динийг авч тэр машины уралдаан тэгэл тэр спорт машины уралдаа юу гэдгийг тэгэл бухын тулаан бүх юмыг айгүйх үзүүлдэг байсан байгаа байхгүй. Тэгээ гэртээ бүр ингээд юм айгүй гоё тансдаг номын сантай тэр үедээ олддгүй номнуудтай тэгээд хамгийн анх одоо Шекспирийн зохиол унших гэж энэ ламтай танилцаж тэр номын санд нь дууралж анх гэрлүүн орж исэн гэж бас сүлд яригдсан байдаг. За тэгээд энэ лам бол маш их юм заасан. Тэгээд одоо тэр уралдааны машин зэрэг дуртай болгосон. Тэгээд тэр хүргээ ах нь энэ сонирхлыг бас дэмжиж одоо Джеймс Динд бол анхны мотоциклийг хүргээ ах нь авч өгч ирсэн байдаг. За сургуультай бол маш хичээл зүтгэлтэй. Тэгээд одоо нэг тийм нэг том биш юм шавилгын юм хөөрхөн хөгжилтэй өрний жижиг втер нэг том биш бий те. Тэгээд сакс бейсбол сайн тоглодог. Тэгээд тулгуурт хариалт гэдэг байдаг шүү дээ те. Тэрүүгээр хичээлдэг. Тэгээд ийм сургууль дээрээ ярианы дугууланд яваад өөрийнхөө бичсэн илтгэлээр бүр юм орон нутгийн тэмцээнд ороод бүр төрүүлж исэн ч удаатай. Өөрийгөө илэрхийлэх чадвар маш сайтай. Тийм байна. Байсан маа. Нэг юм ирч хүчин байж чадсан хүн байсан ч гэж бас дүрсэлж бичсэн байдаг хүмүүс. Тэгээд театрын тоглолтуудыг ерөөсөө сургууль дээр болж байгаа урлагийн янз бүрийн юмд бүр алгасахгүй оролцдог идэвхтэй. Тэгтээ сурлагатаа сайн юм хөвтэйсэн. Тэгээд 1949 оны хавар 18 нас хүрч байгаа юм. Тэгээд 18 наснда Джеймс сургуулийн амжилттай төгсөөд яалтчгүй одоо төрсөн аав руугаа буцаад ингээ Калифорни руу яваад одоо энэ олон жилийн дараа аавтайгаа олзж байгаа. Тэгээд яг энэ хугацаанд бол аав нь хүнтэй гэрэлчихсэн байсан. Тэг хүүгээ бол ерөөсөө өмгөөлөгч болгоно гэдээ хатуу шийдсэн байсан. Тэг нөө хайртай байгаагүй халамжлаагүй гэж мэрэгжлийн өмнөөс нь шийдсэн. Тэг яг яалтчгүй аавынхаа хүсэл дээр энэ Санта Моникагийн коллежид хуульчин ангид элсээд суралцсан. Тэгтээ Джеймс Дин бол ерөөсөө тэр театрын түүх жүжигчний ур чадварын хичээл ийм юмнуудыг хаяагүй сонгож суралцсаар байсан. Тэг хичээлийн одоо бүх ийм гол үндсэн хичээлүүдийн дандаа нэг эмэгтэй багш ордог байсан юм байна л да. Тэр эмэгтэй багш нь Джеймс Динд аягүй сайн. Тэгээд энэ багш нь одоо нэм шүдэн нэм том зайтай байсан тэр үедээ. Тэгээд дээрэс нь нэг юм Индиана мужийн ч юм уу юм аялахтай яриад байдаг байсан. Тэр аялах дээр нь засах. За тэгэхээр тэр шүдийн янзлах, эмчрүү дагуулж явах өөр нэг юм нарийн нандаа холбоотой бүх юм ерөөсөө энэ эмэгтэй багш нь аягүй тусалдаг байсан. Наач ямар сайн багш вэ? Харин тийм ингэж тулж ажиллаж бүх юм ингэж оролдог. Одоо бараг аавын хайрыг оруулж байгаа байхгүй юу? Тэгээ ингэхдээ бүр юм Шекспирийн бүтээл ийм сайхан дэлхийн сонгодог бүтээлийг хамт уншиж тэрэн дээр ажилладаг одоо ингэ сэтгэл гаргадаг гэсэн аав бол дургу тий нөгөө нэг өмгөөлөгч болно гэсэн яасан хуульч болно гэсэн яасан гэдэг байдлаар ингэж байсан. Гэхдээ хажуугаар нь бүр Джеймс Дин ийм хичээлийн хажуугаар театрт ороод ажиллаад анхныхаа дүрийг бүтээсэн энэ хооронд сурж явах хоорондоо.
За хажуугаар нь ингээд коллежийнхаа саксны багт тоглож байгаа юм. Жаз хөгжим сонирхогчдын клубт элсэж орж байгаа юм. Тэгээ бүр ингээд шилдэг 21 сурагчийг шалгаруулдаг байсан юм байна л да. Тэнд багтж байгаа юм. Тэгэд эхний жил сурсныхаа дараа Лос Анжелесийн их сургууль цаашдаа ийм элсэж сурах хүсэлтэй. Одоо би яалтчгүй өөр сургууль сурмаар байна. Энэ мэрэгжил минийх биш байна гэд ингээд өөрөө шийдвэр гаргаж байгаа учраас аав нь юу гэж хэлсэн гэхээр энэ бол чиний шийдвэр. Тэгэхээр би одоо төлбөр ч юм уу те сургуультай холбоотой тэр мөнгө төгрөгийн асуудлыг шийдэхгүй энэ чиний асуудал гэдэг ингээ хайсан баг. Тэгээ одоо нөгөө их сургуульд орсон. Тэгтээ зардал мөнгө бүх юмаа өөрөө хариуцахаас аргагүй байдалд орж байгаа. Тэг их сургуульд байхдаа 350 оюутнаас шалгараад ийм Шекспирийн Макбет гэж жижиг байдаг. Тэрний Малкольмын дүрд 4 удаа тоглож исэн. Тэгээд тэр дүрийн одоо дүр бол зүгээр л дүрлэлтэй хамгийн гол нь жүжиг тоглож байгаа байдлыг гоочлоод жүжигчин ийм хамт тоглож байгаа партнерууд нь гоочлсон чинь одоо тэрнтэй бас муудалцаад бас их тийм зоригтой хүн байсан муудалцаад бүр дотор байрнаас хөөгдөлөө зодон болсон байгаа тийм. Тийм өөрийнхөө төлөө ямар ч хэсэн тэмцээд байгаа байхгүй юу? Яг тэг хинч чамайг харж анхаарахгүй бол өөрийгөө л аварна штэ. Өөрийгөө л хамгаална. Тэр нь бүр ингээд хаан ч илэрдэг. Харин яг ингээд бүр одоо нөгөө нэг гэр орондоо очихгүй байгаа юм чинь дотор байранд амьдарч байгаа ш. Тэгэхэд эндээсээ хөөгдтөл тэгж маргаа үссэн байгаа. За тэгээ яг ийм амьдралынхаа хэцүү үед Джеймс бол анхныхаа сурчлагын тоглож байгаа. Тэгээд энэ үед чинь нөгөө Pepsi Cola хоёр хамт хийсэн билээ шүү дээ. Pepsi Cola-гийн рекламад тийм 2 минутын сурчлагын тоглоод $25 цалин авсан. За энэ үедээ бол бас баггүй мөнгө. Тэгэд ийм их сургуулийн академик байдал ерөөсөө өөртөө таалагдахгүй байсан учраас сургуулаа тэр чигээр нь хаяад тэгэд нэг юм жижиг байр хөлслөн гутлаа тэндээ зураг зурдаг. Тэгээд ийм уран бүтээлчд ялангуяа Станиславскийн жүжиглэх арга барилын тухай уншиж судалсан гэж байгаа. Одоо манай Монголд ч урлагийн сургууль бүгд Станиславский системээр явдаг байхгүй юу? Ерөөсө ганц л ийм жүжигчний гар явлагтай. Тэрийг өөрөө судалсан байгаа юм. Тэгээд телевизийн жүжигт бас нэг анх удаа нэг дүр бүтээгээд энэ үедээ $150 цалин аваад тэгээ энэ үедээ бүр заяа өөрийн гэсэн ийм фэнүүдтэй болоод гарын үсэг хүртэл өгдөг болсон байсан гэж энэ үед. Энэ юу шүү? 3 бүрэн хэмжээний кино тоглосон. Телевизийн дүрүүд бол зөндөө байдаг. Тийм. Яг нэг юм хоногшсон кино нь бол 3 кино л байгаа тийм. Тийм. Тэгэд энэ чинь 3 кинонд тоглоод 2-оор нь Оскарны дэвшигчдэг байхгүй. Тэгэхээр ямар мундаг жүжигчин байсан гэдээс харагдаж байгаа. Жил дараалдаг ч билүү тэр. Маш мундаг. Стага юм аа. Тэгээд ингэж байгаа одоо өөрөө жүжигчин суур ч юм уу сургалт юу ч байхгүй тэгсэн мөртлөө ингээд гарын өсөн өсгийн хүн аваад өөрт нь энэ мэдрэмж төрөнгөт л за би бол одоо яг үнэхээр жүжигчин болох юм байна гэдэг шийдвэр энд гарсан гэж байгаа. Тэгээд Джеймсти 20 настайдаа буюу 1951 онд Нью-Йоркт ингээд суурьшиж байгаа. Тэгээ нэлээд хэдэнд яг түрүүний хэлсэнчлэн нөгөө телевизийн шоунд тоглосныхаа дараа Ли Страсбергийн жүжигчний студид шалгуулсан. За энэ үед бол энэ Ли Страсберг гэж хүний энэ студид шалгаруултанд ороод тэнцээд орцсон хүн болгон тэгж од болдог. Тийм. Хоёулаа өмнөд урдчихсан шүү дээ. Ал Пачино хэмжүүлээ оролцсон хэлцдэг. Анжелина Жоли орж суралцаад 2 жил явангуудаа хайцсан гэд ярьжсэн. Тийм шүү дээ. Тэр хүний сургалт байхгүй юу? Тийм энд ингээд шалгаруулдаг бүр маш олон хүн шалгалт өгдөг. Тэнд ерөөсөө тэнцэнэ гэдэг аюу хэцүү байдаг юм байд гэсэн чинь 150 хүнтэй нэг зэрэг өрсөлдсөн гэж байгаа байхгүй. Тэгээ шалгаралтанд оролцож байхдаа одоо энд нөгөө Кристен Вайттай хамтарч өөрийнхөө тэр партнерлж тэгж тоглолт үзүүлж байгаа юм. Тэгэд нэг юм энэ зохиолд нь шалгалт өгж байгаа тэр хэсэгт нь болохоор нэг юм өмнөдийн баян эмхтэй тийм авьяаслаг хэрнээ орон гэргүй ядуу залуу хоёр хэдэн 7 хоногийн турш ингээл далаа эргээр шөнийн цагт алхаж байгаа л хоёулаа ингээл амьдралынхаа түүхийг яриад байгаа тухай гардаг тийм хэсгээс тоглосон юм байна л да. Тэгээ энэ шалгаруултын жүжигчид ерөөсөө өөрсдийнхөө зохиолоор орохыг зөвшөөрдөггүй байсан. За энийг зөрчөөд манай Дэн Вайт хоёр чинь ийм өгөгдсөн цагаасаа бүр хэтрүүлээд өөрсдийнхоороо яриад бүр зоргоороо явсан байхад ерөөсөө тэр шалгаруултыг зогсоогоогүй. Дээрэс нь энэ шалгаруултанда одоо тэнцсэн. Тэгээд тэр Ли Страсберг сүүлд нь хэлсэн байгаа юм. Маш энгийн, тэг үнэмшилтэй байсан, маш гайхалтай байсан. Ер нь энэ шалгаруултанд ороход бид нар жүжигчнээс ийм л юм хүлээдэг хайдгаа гэж дурсаж ярьсан байгаа юм. Тийм байна. Толгой ажиллаж гин гэсэн үг л дээ. Импровиц гэдэг ингээ явах чинь тий. Амьдраад байгаа байхгүй тэр дүрдээ тий. Тэгээ энэ шалгалтанда амжилттай тэнцснийхаа дараа бол нөгөө нэг өөрийн өсгсөн тэр ах эгч хоёр лугаа захиа авчигтай ингэж хэлсэн байгаа юм. Би мэрэгчлэрээ маш том ахиц дэвшил гаргалаа.
Хэдэн сарын дараа бэлтгэл хийсний эцэст би жүжигчний студийн гишүүн болсноо бахархалтайгаар хэлье. Энэ бол театрын хамгийн шилдэг сургууль юм. Энд одоо Марлон Брандо, Жюли Харрис, Артур Кеннеди, Милдрид Данок болон бусад маш олон алдартай хүмүүс байдаг. Маш зөв хүн л энд одоо тэнцэж орж чаддаг бөгөөд энэ ямар ч төлбөргүй. Тэгээ энэ бол жүжигчний хувьд тохиолдож бол хамгийн сайн зүйл юм. Би хамгийн одоо энэ хүмүүс дотор хамгийн залуу нь. Хэрвээ би энэ байдлаараа өссөн дэвжиж миний ахиц дэвшилд юу ч саад болохгүй бол нэг л өдөр би дэлхийд алдартай болж чадах юм шиг байна гэд ингэ бичсэн мөн. За хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулаа. За өнөөдрийн дугаарыг хөрөнгө оруулалтын хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээх нэмрээтэй Голомт Капитал үн цасны компани оролцож байна. За тус компани Монгол улсад анх удаага 2014 онд Хонконг төвтэй гадаад арилжааны брокерийн үйлчилгээг, за мөн 2019 онд Америк нэгдсэн улсад төвтэй Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг аль бие усны хэрэгтэйгээр нэвтрүүлсэн байна. За ингэснээр харилцагч Interactive Brokers платформоор дамжуулаад 33 улсын 150 бие иргэдэд 25 валютаар 600 гаруй одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд арилжаа хийх боломжийг бүрдүүлсэн байгаа юм байна. Яг одоогоор Монголд 50 гаруй үнэт цасны компани үйл ажиллагаа явуулж байгаагаас Голомт Капитал компани нийт гадаад арилжааны 90 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байна. Чи бараг бүгдийн шахууга дангаараа гүйцэтгэдэг юм байна. За учир нь тус компани шинжээчд харилцагчдыг тогтмол мэдээлэл судалгаагаар хангаж ажилладаг учраас нийт харилцагчдын багц жилд 30% өсдөг гинэ. За энэ бол маш их тоогоор өсөж байна гэсэн үг. За тиймээс та тус компаниар дамжуулан гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Viber сувагт нэгтгэхээс гадна 72 10 15 30 80 6 99 77 дугаараар та гадаад арилжааны брокеруудтай холбогдох боломжтой байна. За ер нь бол хөрөнгөний зах зээл бол одоо тийм шин төрлийн хөрөнгө оруулалт гэж хэлж болно. За манайд л шинэ л дээ. Өмнө нь бол бүр ингээд дэлхийд даяар ингээд ёслоомжлуулаад бүр ингээд яг тогтцсон юм гоё хөрөнгө оруулалт байдаг байхгүй. Хадгаламжаас илүү өгөөчтэй ч гэдэг юм уу. За тэгвэл энд оролцохын тулд заавал мэрэгжлийн байгууллагатаар одоо дамжиж оролцдог. Тэгээ мэрэгжлийн байгууллага нь танд бас зөвлөгөө өгөх хэрэгтэй ирэхгүй гэж байгаа. Манай голомтынхан бол одоо зөвлөгөө өгөх хэрэгтэй. Тийм учраас зөвлөгчдийнхээ одоо зөвлөсөн тэр зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулах юм бол бас өндөр өгөөж хүртэх юм боломжтой. Юу гэдэг юм аа? Хөрөнгө оруулалт. Яг эрсдэл бий л дээ. Гэхдээ нөгөө зөвлөгч нар маань сайн зөвлөж чадчих байгаа. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд одоо нөгөө нэг жүжигчний студидтэй анхны хичээлдээ суугаад тэгээд одоо бусад жүжигчдийн тоглолтыг, туршлагатай хүмүүсийн тоглолтыг дээрээс нь одоо студидтэй бол хэд хэдэн тийм өөртөө сонирхол нэгтэй найзуудтай болж амжсан. Тэгээ нөгөө нэг бухын тулаанд багасаа дуртай байсан болохоор одоо тэр нөгөө нэг өөрөө анхны тийм үзүүлэх тоглолттой болохоор нэг юм бухын тулаанд бэлтэж байгаа хүний тухай монолог сонгож авсан юм байна. За тэгээд яг дүрдээ бол орж чадаагүй. Тэгэд энэ нөгөө багшлын Страсберг нь текст чинь ч муу байна, жүжиглэлт чинь ч муу байна гэдээ бүр тэр үедээ маш хатуу шөмжлүүлээд тэрнийхээ дараа бүр сэтгэлээр маш их унсан. Тэгээ бүр хичээлдээ явахаа болсон. Эхний байдлаасаа л ер нь нэг тийм унах сэтгэл зүйн хувьд их тийм эмзэглэл ихтэй хүн байсан юм шиг байна. Одоо сэтгэлээр унангуутлаа. Өө яадаг ингээд болсон болоогүй яваагүй шууд хичээлдээ явахаа болоод өөрийнхөө сэргэлтийг хүлээсэн байгаа. Тэгээ нэг хоёр найзтайгаа нийлээд нөгөө өөрийн өсгсөн ах эгч хоёр дээр очиод тэгээ бүр хамгийн анх тэр жүжигчний хичээл зааж ирсэн нэг багш байсан өөрт нь одоо би бодохдоо нөгөө ээжийнх нь найз болов гэж бодоод тийм л баг. Тийм. Тэр ч юм уу эсвэл нэг ямар ч байсан нэг юм багш дээр очиж ийж тэндээсээ буцаагаад нэг юм ирч хүчээ олж аваад ихтгэл найдвар төрөөд тэ буцаад Нью-Йорк руугаа буцаж байгаа юм. За ирээж ирэнгуутлаа харин өөрт нь амьдралд нь олдсон бүр маш том боломжийн эхлэл энд болсон. Энэ Бродвейн театрт маш олон туслах дүр бүтээсэн байгаа хгүй юу гэн. Тэгээ зарим нь болохоор тэр бүр багш нь Ли Страсбергийн хүртэл маш мундаг байна, сайн байна. Тэгээ ийм гоё тоглолт гарах гэж гэл ингээл дүрдээ орж ингээд магтдаг байсан. Тэгээд нэг ийм ёс суртахуугүй хүн гэдэг ийм жүжигийн нэг бахирын дүрд тоглож исэн юм байна л да. За тэр тайзан дээр бол үнэн мундаг байгаад л. Тэгэл энэ анхны тоглолт нь яг тийм Бродвейн эзэн хааны театрт тийм Джеймсийн бүр 23 насны төрсөн өдрөөр 2 сарын 8-нд болж байгаа хгүй төрсөн өдрөөр нь. Тэгсэн чинь энэ театр судлаач шүүмжлэгчид одоо тэрний тоглосон тэр бахирын дүрийг бүр онцолж сайшаасан. Тэгэд энэ дээр ингэж гардаг байхгүй юм хайч барьсан хүн ингэж бүжгэл ингээ хайч нэгэд хайчиж ингээ дуурахаар гიშгэж гэдэг дуурах шүү. Тэр дуурайд байгаа чимээ нь өөрөө бүжгийн хэмнэлт нь амар гоё тохирч явдаг нэг юм жижигхэн хэсэг гэдэг байхгүй. Тэгэл ингээ амьдралын тэр худлаа оны яс суртахуун бүгдийг хайчлаа тастай ингээ тгий гэл ингээ ийм гоё текстүүдтэй хурцтай тоглолттой хэсэг гэдэг. За тэрийг бол бүр нэг залуу найруулагч
одоо бүр тэр тоглолтыг харчаа бүр гайхсан байгаа. Ямар гоё юм бэ гэдэг. Тэгээ энийг бол бүр маш мундаг байсан гэд бүр театрын түүхний тэмдэглээд үлдээсэн байдаг гэж байгаа байхгүй юу? Бродвейн түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн юм. Маш гоё тэр хайжтай бүжиг гэх тэр сценийг бол бүр онцлон бичсэн байдаг. Үзэгдлийг гэх юм уу те. Тэгсэн чинь энд хамгийн азтай юм болсон нь энд нэг юм залуу найруулагч тэрийг үзчихсэн. Тэгээ яг энэ жүжиг дууссаны дараа Джеймсд өөрийнхөө кинонд тоглох тийм гол дүрийг санал болгочихсон. Тэгээд одоо бүр эд магтуулаад оргилдоо хүрч исэн энэ жүжигээсээ 2-7 хоногийн дараа гэхэд Джеймсдийн татгалцсан. За. Шууд одоо Бродвейн театраа болоод тэр кино руу явсан байгаа шүү дээ. Тэгэд яагаад ийм алхам хийсэн болоо гэж бодсон чинь энэ мундаг найруулагч болсон чинь Элия Казан байсан. Тэгээ эн чинь тэр үед бол Османы эзэнт гүрний нийслэл нэг одоогийн бол Стамбул тэнд төрсөн хэрнээ одоо грек гаралтай мөртлөө бүр 4 настайтай Америк дээрээ суурьшсан тийм залуу байсан. Тэгээд Джеймс Динийг гол дүрээрээ сонгож байхдаа энэ Элия Казан гэж найруулагч бол бүр Бродвейн театр болон кино урлагт бүр аль хэдийн алдартай болсон. 1947 онд найруулсан Джентльменийн тохиролцоогоо кинонд 3 Оскар хүртсэн тийм найруулагч байсан. Тэгээ Бродвейн театр тавьсан мөрөөдлийн драмаа одоо тэр хүн тийм жүжиг хүртэл тавьж исэн бас киноноос гадна тэр нь бас бүр яг хийж шуугуулжсэн үе байгаа байхгүй оргил үед явжсан найруулагч. Тэгээ бүр Джеймс Динийг бол энэ жүжигчний сургалтанд шалгуулах гад анх орж ирж яхад нь л хараад одоо нүдэлцэн маш гоё дүр байна да. Энэ бол яг миний одоо хийх гэж байгаа киноны тэр дүр мөн байна да гэж харцсан байсан юм байлээ. Тэгээ ингэж бүр уулзсныхаа дараа ингэж дурссан байдаг. Джеймс Дин Диваачингаас дорн зүгт энэ зохиолын Карл Трасктай бүр яг адилхан яг тэр дүр ороод ирж байгаа юм шиг байсан. Тэгээ бүр ярьж байгаа нь хүртэл яг тэр дүр юм шиг санагдсан. Тэгээд Warner Bros-ийн тэр Нью-Йорк дахь офис руу орж ирэхдээ би ерөөсөө энд тохирох хүний олцсон гэдгээ шууд мэдэрсэн. Яа гэвэл тэр маш болгоомжтой. Тэгээд зүрүүд итгэлгүй тэгсэн мөртлөө юм дарагдсан сэтгэл хөдлөлөө бүр барьж чадаад байгаа юм шиг тийм хүн гэд тодорхойлж ütсэн байсан. Тэр тухайн дүрээ зохиолч найруулагч уншихтаа яг нэг ийм дүргээд байх төсөлчж байгаа шин. Тэр нь л яг ороод ирсэн. Ороод ирэхээр тэр л найруулагч дүр гайхамшигцтэй тий. Тэгэлгүй байх. За тэгээд төрсөн өдрөөсөө яг сарын дараа 1954 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Джеймсдийн Элия Казантай хамт Нью-Йоркоос Лос Анжелес руу явж байгаа. Тэгээ 2 хоногийн өмнө Джеймс Элия Казаны тэр Диваачингаас дорн зүгт киноны гол дүр тоглох аль биесээр зарлчихсан байсан. Тэгээд Джеймсийн ерөөсөө эд тогшил авч явах те тэр зураг авалт маалт бүх юм болоод хамаг юм аваад явах ерөөс нэг юм 2 цаасан уттай л эд тогшилтай л хүн байсан байгаа. Тэгээд Лос Анжелес хотод ирээ Джеймсдийн энэ найруулагчтайгаа хамт аав нэг эмнэлэгт ажилладаг байсан. Тэнд очиж би нэг аавтайгаа уулзах яа гэд хальт эмнэлэг рүү орж уулзсан. Тэрийг бас тэр нэг хөндлөнгөөс харж ирсэн. Энэ Элия Казан гэж найруулагч бас ингэж хэлсэн байдаг. Энэ хоёр айгүй тийм сонин хооронд нь маш хурц асуудал байгаа нь ингээ холоос харсан чи ойлгомжтой байсан. Тийм идэвхтэй ч юм шиг одоо тийм гоё хайртай аав хүүгийн харилцаа биш. Нэг юм хурц асуудалтай харилцаа харагдчихсан. Тэгээ аав нугасаа хүүдэд дургүй юм шиг надад санагдсан гэсэн юм. Тэгэхээр аав бол тэр хүүхэд амжилттай явах яахыг юу ч хамаагүй яг тэр хүүтэн хүнд хэвээрээ байсаар л байсан юм шиг байна. Тийм байна. Тэгээ яг энэ сэдв энэ Диваачингаас дорн зүгт гэж кинонд угаасаа нэвчин гэсэн зохиолтойгоо одоо энэ манай хүний амьдрал яг тохирчод байгаа байхгүй. Энэ кинонд болохоор нэг юм Жон Стенбекийн нэг юм ижил нэртэй романы юм сүүлийн 2 баталсан сэтгүүлжил хийсэн кино юм байна. Тэгснэ нэг юм их нэртэй хаягдсан аав 2 ихэр хүүтэй тэгээд Карл Арон гэд тийм 2 хүүтэй тэгсэн мөрчлөө Библийн дагуу хүүхдүүдэд маш зарчимч өсгөөд тэгээ нөгөө нэг сайн хүмүүжлэлтэй дуулууртай байгаад байгаа тэр Арон гэд хүн болохоор аавда маш их хайрлуулж ингэж бүр илт хайрлуулж өсөөд тэгээ нөгөө өөрийнхоороо байгаад байгаа тэр Карл гэд хүү болохоор ингэж илт гадуурхагдаж өсөж байгаа тухай гартдаг юм байна л да энэ зохиолт нь. Тэгэл нөгөө нэг маш хэцүү тийм амьдралын нухчаа бол үнэт зүйлсийн тухай өгүүлсэн энэ кинон Джеймсдийн яг өөрийгөө харуулсан. Тэгээ энэ кинон дээр Джеймсдийн бүр хизээч нөгөө нэг юу ядгүйсэн гэж байгаа байхгүй юу? Зохиолын үгээр явдаг. Зохиол өгөгдөн гол ингэ бүр дэлгэрүүлээд өөрийнхоороо яриад идэг.
Тэгээд дээрэс нэг фермд анханасаа байсан бор амьдрал үзсэн те хүчээр ажлууд хийж үзсэн нь энэ киноны тэр уур амьсгалд яг тохирсон. Өөрт нь айгүй хэрэг болсон юм. Наранд борлсон арьс марс хүнд хүчээр ажилт ийм бас нэг жоохон эвдүүтэй хэрэгтэй шүү дээ. Яг тохирч исэн гэж байна. Тэгээ нэг бүх үгээ өөрчлөөл ингэж яриад ангууд хосолж тогрож байгаа жүжигчд амар их уралдаг. Бүр галзуурах шахдаг. Энд чи ингэж яриад шүү дээ. Ингээд шүү дээ л гэдэг. За найруулагч бол юу ч хэлдэг. Наад хүнч бол юм лгүй гэдэг. Угс тэр хүн баг өөрийнх нь бодсноос илүү юм ингээд өнгөлөд байгаа юм шиг санагддаг байсан гинэ. Тэгэхээр яг л нэг тэр хүний сэтгэл дотор байсан хэцүү юмнууднаас харагдаж байгаа байхгүй юу? За тэгээ 2 сар энэ кино зураг авалт нь үргэлжлээд 1954 оны 8 дугаар сарын 9-нд дуусаад монтаж эвлүүл шатанда явчихж байгаа юм. Тэгээ энэ үед Warner Bros киноныхоо санхүүг амжилтыг баталгаажуулахын тулд Джеймс Динийг одоо юу гэдгийг эрэгтэй хүний төгс дүр төрх бол энэ юм а гэд бүр ингээ улаарсан байсан. Тэхийн тулд одоо бүр нэг Per Angelita гэд нэг юм тэр үедээ од болж исэн Per Angelita бэр хос энэ хоёр бол хайр дурлалын харилцаатай гэж худлаагаасаа ярьж зургийг одоо энэ тэнд тавих сонин сэтгүүлд өгөх байдлаар яаж хийж байгаад ингээл тэр хүний тухай маш их яриа гаргахыг хүсдэг байсан. Тэгээд одоо бүр амжилттай болсон. Одоо хүмүүс бүр энэ Дин Анжелийн хоёрыг бүр ийм мөрөөдлийн хосуудаа энэ бол одоо яг сайхан тохирсон хосууд энд ингээ явж исэн гэнэ гэдэг цуурхал маш их гарч исэн. Яг үндэ бол тэр хоёр зүгээр найзууд. Тэгээ бүр энэ үйл явдлын тухай Джеймсийн өөрөөч бичсэн байдаг. За энэ дэлхий дээр үнэхээр агуу байх аргагүй. Бид бүгдээрээ нөхцөл байдлын дэгэнд орсон байдаг. Усанд байгаа загас өөрөөрөө байхаас өөр сонголт байхгүй шүү дээ. Биднийг элсэнд сэлүүлэхийг хүсдэгч бид загас болохоор живчигдэх юм аа гэд ингэ бичсэн байдаг. Тэгэхээр яагаад ч болохгүй юм гэж байштай гэдгийг л тэр үедээ хэлж ирсэн юм шиг байна. Тийм байна. Нэг сүлд гарах байхаа тий. За тэгээд энэ Яваачингаас дорн зүгт киноны сурчлагаа бүр ингээд бүр өрнж явах үед Джеймс Динийг сэтгүүлүүдтэй өсөн дэвжиж байгаа од гэж гаргах юм тулд одоо лайв сэтгүүл дээр гэрэл зурагч Денис Скоттд захиалга өгсөн байсан. Тэгээд ирээдүйн оддын тухай тийм фото эссе бичгээр төлөвлөж Динтэй 2-7 хоног яг тэр сэтгүүлчэнд бас хамт өнгөрүүлсэн ба. Тэгээд тэд одоо Fairmount дах бүр маш одолж исэн л энд харагдаж байгаа юм л да. Нөө ферм дээр нь очиж байгаа, амьдарч исэн хотод нь очиж байгаа, бүр сурж исэн ахлах сургууль дээр нь хүртэл очиж байгаа. Тэнд ингээ энэ тэндгүү зураг авсан байна. Тэгээд сүүлдээ Нью-Йоркт хамт явж нөө Times Square дээр тэр Джеймсийн орон сууц байсан газар, тэгээд тэр тайзан дээр байсан бол тайзны ард ямар байдаг байсан ингээл бүх байсан явсан бүх газраар нь л зураг авч явж исэн. За энэ зургууд нь бол харин 1955 оны 5 дугаар сарын 7-нд өнгөрснийх нь дараа юм уу сэтгүүл нийтлэгдэжсэн байна. За энэ зургуудаас Манхэттен дүрэгт авсан тэр Джеймс Диний гэрэл зураг бүр одоо бас энэ сэтгүүлч тэр үед ажиллаж исэн ямар аз зүй гэдэг шиг бүр домог болсон. Хар цагаан гэрэл зураг нэг юм болтооныхоо захыг босгоцсон тий. Тэр зах босгодгийг ч одоо Джеймс Дин л гаргалаа штэ гэдэг шиг захаа босгоод тий тамхиа ингээм амныхаа болонд ингээм хайнгадаа зууцсан. Тийм бороотой өдөр алхаж байгаа тийм зураг нэдэг. Тэгээ хожим бол одоо нэг Times сонин энэ зургийг дэлхийг гайхшруулсан гэрэл зургуудын тоонд хүртэл оруулж зарласан байдаг. Тэгээд энэ зургууд дээр үндэслээд 2015 онд Амьдрал гэдэг бүр кино хүртэл бүтсэн юм байна. За илүү дараагийн хамтран ажиллаж байгаа хэлцүүлээд өргөжлүүлээ. За тэгье. За өнөөдрийн дугаарыг маань хүнсэн нэм эмийн хүнс байвал цохилтой цахиур төмөр компани Цистон нэм ивент итгэж байна. За Цистоныг бол ер нь андахгүй байх уу? Андахгүй. Тийм. Манай эмээ энэ төр мэдээж хөгшин настай юм бас ингээл асуудлууд гарна л да. Тэгэхээр миний хөө нэг дэлгүүр эмээсэн гараад тэр Цистон авна гэдэг байхгүй. Тэгээ би Цистон гэдэг нь юуны юм бол гэд мэддэггүй байсан. Тэгэл ер нь ингээл хараалахаар хүмүүс Цистон л гэдэг юм байна. Бүр. Харин тийм. Бүрний асуудал. Тэгээ шээс сад гарах ч юм уу тийм. Гэх мэтчлэн асуудлуудад маш тийм өндөр нөлөө үзүүлдэг юм байна. Тэгээ би сая ингээд юуг нь бас уншлаа л та. Тэгсэн чинь дэлхийд даяар жил бүр 404 сая орчим хүн шээсний замын халдвараар өвчлөлдөг гинэ. 404 мянга гэж байна уу? 404 сая юм уу? Сая гинэ. Яана. Маш их хүн гэсэн үг байхгүй. За хэрвээ цаг тухайд энийг имжлэхгүй бол халдвар дамжирч бөөрийг гэмтэх эрсдэлтэй гэж. За тэгвэл Himalaya брендинг 100% урамглан гаралтай Цистон юм нь бөөр шээсний замын халдварыг дарангуулж дахилтаа сэргийлдэг. За бөөрийн чулуу үүсэх эрсдлийг бууруулна. За мөн удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй
үр дүн клиникээр батлагдсан ийм бүтээгдэхүүн юм байна. За 100% ургамлын гаралтай гэхээр ч юм бол хэрэглээл яхад болно л гэсэн үг. Тийм яг үнэ. Нэг одоо бүр хүмүүс аль ч хэмээн сангаар орсон байгаа. Бүх хэмээн санд байгаа. Дээрэс нь би ингэдсэн бохгүй. Нуруу өвдөд ингэж одоо айгүй удаад. Тэг ингээд юу мэддэхгүй яг л ингээд нуруулж хилээд байгаа юм санагдаад энэ гэсэн унжаад ч юм шиг юм татагдаж өвдөдсөн чи бөөр байсан байгаа. Тэг цистон юм чи ингээд уухад хүртэл харахад юм чи нэг юм цагаан тэг хизээ ороод хаана очиж гэдэм бол гэдэг шиг баха цистон чи нэг юм яг ургамал ингээд нүдж жагаад шахацсан юм шиг айгүй тийм сэтгэл зэвгүй. Айгүй айтайхан. Би нэг 2 хоног уугаал нам болсон доо нэрээ. Тийм байна. За баярлалаа. За Himalayan брэндийн цистоныг одоо Монголын бүх сүлжээ эмийн сангуудаар худалдаалж байгаа. Ер нь бүх эмийн санд байж байгаа. Тийм. За зааврын сан харж хэрэглээрэй гэж онцгойлон зөвлөмөр тийм ээ. Эмчийн зөвлөгөөгөр юм уу те. За тэгээд за энэ кино нөгөө нэг яригадаад л байгаа Диважингаас Дорн зүгт гэдэг энэ кино маань 1950 оны 3 дугаар сарын 9-нд нээлттэй хэлсэн. За энд Джеймс Дин бол байгаагүй. За дийн одоо киноныхаа амжилтыг тэмдэглээд анхны одоо нөгөө нэг Porsche гэдэг. Porsche машин хөдөлж авсан. Тэгээд энэ машина Калифорни Palm Springs болсон тийм уралдаанд энэ машинтайгаа оролцоод энэ уралдаанд 2 дугаар байранд орж исэн байгаа юм. Тэгээд энэ сарда дийн шалтгаангүй босогч гээд бас нэг юм өсвөр үеийнхний тухай нэг кино тоглож исэн. Энэ кино нэг яг хүмүүс мэддэг үгүй мэдхгүй. Ямар ч нэг юм нийгмийн судалгаан дээр үндэслээд ийм залуучуудын тухай богино хэмжээний өгүүлэлгийг Warner Bros худалдаад авсан ба ерөнхийдөө бол шалтгаангүй босогч гэсэн хөөрхөн нэрэнд нь болоод авцсан. Тэгсээр яг нэг хэрэгжүүлж кино болох ажилдаа ороогүй л байсан юм шиг байна. Тэгээд тэрийн найруулагч Nicholas Ray хийсэн одоо энэ киногаар нь Джеймс Дин нэг юм Jim Stark гэдэг дүр тоглосон. Энэ дүр нь болохоор нэг юм хутгатай тулаан заалгаад нэг ширээнд ураа гаргаж байгаа нэг тийм хэсэг гардаг. Тэрэнд нь ингэж ширээ зогж жоод гарныхаа хэсгийг хугалсан байгаа юм. Тэгээд тэр үедээ халуун хумхаа өвчин туссан байгаа юм. Зөвхөн айгүй тийм барцтай энэ үедээ. Тэгээд ер нь ч энэ кино сүүлдээ нэг тийм хэл амтай дууссан зураг авалт нь. Ер нь л ээж авдаа зөвшөөрөлтийг хүсэж байгаа нэг өсвөр насны хүүхдийн л дүр бүтээсэн байгаа байхгүй юу? Тэгээ залуучуудын бүлэглэлтэй нэм хутгатай зодоо байдаг айгүй тийм хэцүү сцентэй тийм зураг авалтанд орж байгаа. Тэндээ айгүй их бэртэж гэмтсэн юм байлээ. Ер нь юм 24 хүн насалсан хүний ч одоо орсон кино болгоны ярихгүй болохгүй байгаа хэдхэн кино байгаа учраас тий. За тэгээд яг хөө энэ дүрээрээ бол нэг юм өөрсдийнхөө төлөө тэмцэж байгаа тийм өсвөр насны хүүхдүүдийг төлөөлж айгүй гоё тийм сэтгэлгээг нь гаргасан баг бэлэг тэмдгийн шахуу болсон байдаг гин. За тэгээд харин энэ киноноос киног нь ярилтгүй энэ кинон дээр өмссөн хувцснууд нь Джеймс Динийг од болгосон. Яасан гэвэл энэ дээр нөгөө нэг юм бүр нэг юм кул гэсэн тийм шин дүр төрх авчирч байгаа юм. За энэ дээр найруулагч болон хувцсны загвар зохион бүтээгч одоо Мос Мебринаар эхэндээ тийм эн чинь юм хар цагаан кино болох юм чинь дээ гэж бодож исэн. Тэгээ сүүлдээ одоо нэг юм өнгөтөр авах шийдвэр гаргасан. Хувцсны илүү гоё тод харагдах хэрэгтэй байна. Нэрээ ингэж харагдах хэрэгтэй байна гэд сүүлдээ тэр нөгөө киноныхаа өнгийг харихаа болио гэдэг шийдвэрийг хүртэл гаргаж ирсэн байгаа. Тэгээ юу өмссөн бэ гэхээр одоо бидний бүр хамгийн хайртай хувцснуудыг л Джеймс Дин од болгосон байгаа юм л да. За энэ тийм алдарт тийм улаан харангитан хүрмийг одоо Британд Бракута компани үйлдвэрлэсэн. Тэгээ энэ хүрмийг тухайн үедээ бол GS эсвэл зүгээр нэг Бракута гэж нэрлэдэг байсан. За энэ нөгөө бидний мэддгээр бомберны тухай яриад байгаа юм шиг байна. Бомбрыг л Бракута гэж нэрлэдэг байсан юм байна л да. 1950 оны ихээр Америк нэгдсэн улсад гарч ирээд тийм оюутнууд бол ихэнхдээ өмсдөг тийм хувцс байсан. Тэгээ яг Elvis Presley энэ хүрмийг олон нийтэд анх танилцуулж ирсэн. 1954 онд тийм Креолийн хаан кинонд өмсөж ирсэн. Гэхдээ Джеймс Дин Харрингтон болон богино хүрмийг залуу насны ирч хүч аюултай залуучуудын хувцлалт тийм дэггүй залуучуудын хувцлалт юм шигээр бүр бэлэг тэмдэг болгоод энэ бүр сүлдээ одоогоороо бидний донд те яг нөгөө бомбер л юм байна. Мотоциклийн өрөм. Юу юм бэ шүү? Бомбер шиг хэрнээ юм захтай. Тийм захтай. Бомбер бол одоо нэр юм захгүй шүү дээ тий. Гэхдээ нэг юм мотоцикл дээр өмсөд идгэрх үү. Тийм бүр юм дэргээр захтай. Тэгээд тэрийг босгож мосхоор гоё кул харагддаг. Тийм яг тийм кул. За ингээд энийг бас бүр яг тэр үедээ бүр модонд оруулж ирсэн. За дээрэс нь айгуусан би нэг айгуу гайхсан цагаан подвал гэж тэр үед дотор хувц гэж боддог гэсэн. Одоо ингэ дотор өмд өмсдөг шиг л. Тэгсэн чинь энийг бүр ингээд цагаан бодолкийг дотор хувцсны ангиллаас нь гаргаад тэгээд од болгосон хүн Марлон Брандо гэж хүн анх од болгосон. Тэгтээ яг одоо бүр
бүр кул болгож модонд оруулсан манай бас Джеймс Дин байна л да. Pop соёлд илүү хөгжүүлж гаргаж ирсэн юм байна. За тийм хөнгөн энгийн футболк нь өнөөдөр джинс өмдний бидний бүр байнгын хэрэглээ хэвийн үзэгдэл болчиход байна ш. Тэр үедээ бол гайхмаар сонио харагдчихсэн юм байна л да. 1950-аад ондоо бол тий. За тэгээд цэнхэр джинс өмд нь футболктой адилхан 1950-аад оноос хойш зөвхөн тийм ковбойчуудын төдийгүй Америкчуудын хувцсны нэг их хэсэг байсаар ирсэн нөө джинс чинь нэг юм ажилчдын хувцс байсан. Тэгээ бүр модонд оруулсан. За тэгээд нэг юм шулуун загвартай тийм өндөр судалтай дунд зэргийн цайралтай джинс өмдний энэхүү сонгодог юм аягийг одоо ч гэсэн одоо бид нар Levi's-ийн джинс менс бүх юмас харсаар байна тий. За энэ үед бас нэг юм гутал байсан юм байна. Инженерийн гутал гэгддэг байсан юм байна энэ үед тий. Тийм уултай юм бааз гутал гэх юм уу. За. Тэгээ 19-р зууны сүүл үеэс Америкийн нэгдсэн улсад ер нь бол юм түгээмэл болж исэн. Тэгээ нэг гал сөнөөгчд, гагнуурчд, уурхайчд тийм хар ажилчид өмсдөг байсан. Тэгээ 1940-од онд тийм үдээстэй гутал гарснаар бүр тоогдохоо болцсон байсан чинь за одоо тэр брандо Дин нар одоо эргүүлээд модонд оруулсан юм байна. Тэгээ Францын Бретон мужаас гаралтай далаачны гэдэг ийм судалтай юу гэдэг чинь далаачны цэнхэр цагаан судалтай энэ цамцыг бас Джеймс Дин өмсөөд за тэгээ загварын ертөнцид дахиад энэ цамц модонд ороод дахиад гэж угаасаа модж байгаагүй тий бүр модонд ороод тэгээ одоо Ray-Ban одоо брендийн 1952 онд худалдаанд гарсан Wayfarer нарны шил тэрний ачаар танигдаж бүр одоо хүртэл мод хэвээрээ байгаа гэж байгаа юм байна. За ингээ 24 нас хүрчихэж байгаа маа Джеймс Дин. Тэгээ маш алдартай болоод найруулагч Жорж Стивенсийн Аврагууд кинонд алдарт одоо өөрийн сайн найз Элизабет Тейлортай хамт тоглож байгаа юм. За Рок Хадсон нарын хамт одоо энэ кино тоглосон байгаа юм л да. Тэгээд ийм өхрийн фермер баян одоо тэрний эхнэр болон хөлсний ажилчин ийм хүмүүстэй одоо 40 жилийн харилцаа тэдний амьдралд болж байгаа үйл явдал гардаг учраас 19 настай одоо дүрд тоглож байгаа. Тэгсэн хэрнээ 46 настай болж бас нүрэ хуургах шаардлага энэ кино зэрэг авалтан дээр гарч исэн. Тэгээд ер нь тухайн үедээ бол ийм нүүр хуургалт бол тэр үедээ хэцүү байсан. Их тийм туршлагагүй ч байсан юм. Ямар ч юм маш хэцүү байсан гэж байна. Тэгээд найруулагч Жорж Стивенс бол тийм өөрийнхөө төгс зураг авалт хийдгээрээ алдартай байсан. Тэгээд Стивенс жүжигчдийг одоо янз бүрээр юм туршаад байгаа юм шиг үйлдэлтэй айгүй өөрөө дургүй байсан. Нэг үзэгдлийг олон өнцгөөс нь дахин давтаж авдаг. Тийм Диний хувьд бол маш хэцүү. Одоо нэг юм өөрийн жоохон хөшрүүлээд тоглоод байгаа ч юм шиг санагдаад өөрт нь бас айгүй хүндрэлтэй байсан юм байна Динд бол. Тэгээ энэ зураг авалтаас болж тийм бүр маш их ядарсан. Тэгээ бас ер нь л жоохон маргаантай зураг авалттай дуусч ирсэн гэж байна. За тэгээ тэрний эхний кино амжилттай болсон болохоор Warner Bros-тэй цаашдын гэрээгээс сайжруулах боломж олдоод тэгээ хамгийн түрүүнд цалингаа бүр 7 хоногийн $1500 болгож нэмэгдүүлээд тэгээ кино болгонд $100,000 болгох за бас өөрийн нэр дээр студ байгуулах талаар ч хүртэл яригдчихсэн. Тэгээ энэний хариуд бол 6 жил Warner Bros-оос хийх кинонд нь тоглох тийм гэрээ хийж исэн юм тэр үедээ. Тэгээ ямар ч тач энэ 10 дугаар сарын ихээр хийгдэх байсан. Джеймс Ди өөрийнхөө 2 дахь тийм дахиад нөгөө Porsche машинаа худалдаж аваад тэр машинаа бяцхан новш гэж нэрлэдэг амар машиндаа хайртай уралдаанд орохгүй төлөвлөсөн байсан. Тэгээд яг аягүй сонио. Энэ үед одоо яг нас урахаас 14 хоногийн өмнө байхгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар юм телевизийн сурчлаганд тиймэрхүү байдлаар анх удаа сурчлагын тоглосон байгаа байхгүй. Тэгээд тэр сурчлагын дээр бүр өөрөө ингэж хэлдэг. За жолооны ард болгоомжтой агаарай. Өөрөө нөгөө маш одолцсон учраас жолооны ард болгоомжтой агаарай. Яа гэвэл нэг өдөр чи миний амийг аварч магадгүй шүү гэж хэлдэг тэр реклам дээрээ. Тэгээ яг 2-7 хоногийн дараа 9 сарын 30-нд найзтайгаа хамт машиндаа суугаа явжсэн байгаа. Тэгээ уралдаанд оролцох гээд. Тэгтээ уралдаанд биш зүгээр зам дээр явжсэн байгаа. Тэгээд тэр Салинас хотыг зорьсон. Тэгээ 41-44 дугаар замын зүрлэг дээр Ford машинтай бүр ингээ хаалц мөргөлдсөн. Тэр энэ үедээ бол нэг хурд нь 70 малтай л явжсэн. Ерөөсөө тийм хурд хэтрүүлэг байсан байгаа. Тэгээ нас орсон. Өөрөө дөнгөж 24-тэй байсан. Мөргөлдсөн машинтай хүмүүс яагаачгүй, хажууд нь сууж явсан яагаачгүй. Энэ их санаа харамсмаар бүр. Тийм байна. Тэгээ тэрийг яг нас орсноос нь хойш 10 хоногийн дараа тэр нөгөө Fairmont-д оршуулсан. За нөгөө дээр дурдчихсэн лам байгаа шүү дээ, тэ. Тэр лам болоод оршуулган дээр бүр маш сүржин, яслал төгөлдөр гэж
одоо нөгөө үйл хэрэгээ гүйцэтгэж юм уншина гэх юм одоо адислан гэх юм уу яслал үйлдсэн байгаа. За тэгээд Элизабет Тейлор бас энэ ламтан хүүхэд байхад нь Джеймс Динийг хүчирхийлж исэн тухай, бэлгийн дарамтанд оруулж исэн тухай хэлж исэн. Ерөөсө цорын ганц гэрчтэй. Тэр нь бол гэрч биш. Зүгээр Элизабет Тейлорт л өөрөө хэлсэн юм шиг байна. Би тэгж бодсон. Өөрөө бол ерөөсө өөр хүнд яриаггүй ганцхан найздаа л хүчирхийлүүлжсэн. Маш удаан хугацаанд хүчирхийлүүлжсэн гэдгээ хэлсэн. Тэр лам байсан. Нөгөө нэг морин уралдаа үзүүлээл хурдны машин үзүүлээл яваадсан. Тэр лам хүчирхийлдэг байсан байна. Лэрэмтэй байсан. Амар боллоо. Тэгээд энэ яг энэ Элизабет Тейлор өөрөө яг энэ Джеймс Диний үхлийг сонсоод сэтгэлээр унаад бүр ингээд зураг авалтандаа шууд ямар ч хэл сураггүй алга болж зураг авалтаа 14 хоног очихгүй энэ төр байж сэтгэлээр унжсэн. Тэгээ бас айгүй муухай харамсмаар нь Джеймс Диний хөрөнгө гэж $105,000 тэр үед бас их мөнгөтэй үлдсэн. Яг энэ нөгөө нэг осолд орохоос өмнө өөрт нь юм байгаагүй шүү дээ. Осолд орохоос өмнө нэг юм амь даатгал хийлэгдсэн байсан. Тэгээ тэр нь мэдээж нөгөө хууль ёсны үе залгамжлагч буюу цорын ганц хамаатан аавд нь бүр хизээч хайртай байгаагүй Винтон Дин гэж хүнд одоо ингэ очиж байгаа. Тэгээ Джеймс Дин нас орсон даруйда шүтэн болсон. Тэнгэр тайлсныхаа дараа Оскарт нэр дэвшсэн анхны жүжигч нэр үүтэй. Тийм. Хоёр дэвшсэн гэсэн шүү дээ. Хоёулаа дараа нь баг. Тийм үү. 56 57 онд юм байна. Тийм байна. Тэгээд ингээд нэр дэвшиж байгаа. Тэгээд алтан бөмбөрцөг болон босор шагналыг нэхэж олгосон юм байна шүү дээ. Тэгээ 24 настайдаа мөнхөрсөн одоогоороо кул залуу хэвээрээ бидний ингээ харахаар л хамгийн загварлаг, хамгийн гоё залуу, хамгийн гоё дүр төрх харагддаг. Холливуудын од 24 насыг наслаад ингээ өнгөрсөн байгаа юм. Харин тэ саяны ламын үйл явдлаа шүү дээ. Би бас Facebook дээр янз бүрийн тийм гадны кинонуудын юмнуудыг дагна л та. Тэрэн дээр энэ хүний тухай бас мэдээлэл явж ирснийг би нэг санаад байна. Эн чинь зөвхөн ламаар зогсохгүй. Тэр яриад яг уу. Гэтэл нь би хэцүү. Хэцүү үйл явдлууд болдог байсан гэдэг. Яа мэдээлэл уншижсэн харагдчихлаа. Тэгээд нөгөө нэг од болгохын тулд нэг эмэгтэйтэй холбогдуулах гал байсан те. Тэр яага болохгүйсэн гэхээр чинь өөрөө бас өөр болцсон байсан байгаа байхгүй юу? Тэр нь баг ултмалж байж магадгүй баг. За баярлалаа зинглээ. Үнэхээр гайхамшигтай жүжигчний талаар энэ хүн асуураагүй байсан бол цааш та хичээнж Оскар авах байсан тийм ээ. Хөгшрөөд ямар гоё дүр төрхтэй болох байсан бол. Яг үнэ. Clint Eastwood чинь сайхан залуу байж байгаа сүултээ хөгшрөөд бүр лаг болдог шүү дээ тийм. Тиймэрхүү л болох байсан баг та. За өнөөдрийн дугаарыг маань хүнсэн эмн хүнс байвал зохиолтой захиур төмөр компани Zeston болон Голомт Капитал хүнс засны компани бэлтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 төлөвний хот мөндөр радиогоор хүрсэн. За зинглээ баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.